Би санал бас хэлэхгүй гэж бодсон. Тэгээд зарим минь асуулт санал өрнжөөтэй холбоотой бас хэлье гэж бодлоо. За ер нь нөгөө эхлээд ингээ бүх зүйлд яг 100% итгэл үнэмшилтэй биш бол энэ амар гоё болно гэж ер нь ярихгүй байвал зүгээр дээ гэдэг би зөвлөх гээд байна. Тэгэхгүй бол ингээ өрнжөө зүйлийг хараад байхад сэтгэлийн өөрлөөр юм уу эсвэл нэг одоо дарга нь үүрэг өгвөл юм уу гэд амар гоё яриад аюу өндөр хүлээлт үүсгээд тэгээ нөгөө хэрэгжилтийн шатанда асуудал гарна. Ер нь юмыг гүйцэтгэх гэдэг бол аюу хүндтэй. Ярих бол амархан. Хийх бол үнэхээр хэцүү. Яг л амьдралын явцад олон саад бэрхшээл зөндөө гардаг. Тийм учраас та бүхнийг энэ одоо том төслүүдийг одоо гардаж хариуцаж хийж байгаа голлох одоо албан тушаалтнуудын хувьд энэ зүйл дээр их бодиттой судалгаа тооцоотой хандаж энэ зүйлийг бодит ажил хэрэг болгохын төлөө одоо нэлээд хичээж ажиллах хэрэгтэй гэдгийг л би одоо хэлье гэж бодож байна. Юу н олон удаагийн хурал дээр ингээ хараал байгаа. Ялангуяа энэ Мон Атом гэдэг компани захирал бол одоо маш их итгэл төгс ярьж байгаа шүү да. Ер нь энэ технологи сонголт гэдэг бол өөрөө том асуудал. Ялангуяа Монгол орны хувьд олон улсад одоо өндөр технологи хэрэгжүүлж байна, байгаль орчнууд эдэлж байна. Арай өртгөн өндөр ч гэсэн сонгохдоо илүү байгальд одоо хал багтаа технологиг сонгож байгаа. Тэгээ энэ чиглэл рүүгээ анхаарч гол бодлогоо одоо энэ зүйл дээр чиглүүлж явахгүй бол та бүхэн гадаад оронд очиод ингээд туршлага үздэг байх. Та нарт гоёг л харуулж байгаа. Тэр хөшгөний цаанд байгаа асуудалтай зүйлүүдийг та нар үзэхгүй ч. Нөгөө дарга нар очихоор нэг гоё юм харуулад яг одоо асуудалтай юм харуулахгүй байна гэдэг ингээд шүүмжил гардаг тэрнтэй л адилхан. Тийм учраас энэ зүйл дээр одоо анхаарч явахгүй бол тэгэл одоо нэг их хурлын гишүүчин бол ингээд нэг талдаа сонгогчдоосоо одоо захиад даалгавар авч тэднийг төлөөлж байгаа субъект ч дээ. Үндсэн үйл заасан одоо албан тушаалтнууд тахгүй. Тэгээ энэ зүйл дээр анхаарахгүй бол ингээд одоо нэг юм ярихаар хэлэхээр тэгэл инээсэн үл тоосон байдалтай өөрийнхөө дүгнэлтийг одоо туйлын зүгээд бодцсон. Тэгээ ийм байдалтай бол явхад хүнд штэ. Тийм учраас энэ зүйл дээр та бүхнийг тийм хянамга хандаж бодиттой зөв судалгаа тооцоотой асуудалд одоо хандаж яваарай л гэдэг хэлж байгаа. Тэгэхгүй бол цаг хугацаа өмнөний шалгуур байдаг. Тэгээ нэг л өдөр энэ зүйл дээр хэн ямар байр суурьтай байсан, юу илэрхийлж байсан гэдэг бол тэгэл ил тод болдог шүү дээ. Тэгээ ялангуяа энэ одоо газрын хэвдийн баялагын ашигтай холбоотой асуудал бол өөрөө их бүхэл улс оронд асуудалтай тулгардаг ийм зүйл шүү дээ. Тэгээ энийг яаж зөв аргаар явах вэ? Яаж зөв технологи сонгох юм гэдэг зүйлийг хамгийн сайн бодох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаард нь бас зарим гүшүүд асууж энэ тэр одоо төрийн өмч зарим одоо үйлдвэрүүдтэй холбоотой. Ер нь бол мэргэжлийн байгууллага та бүхэн ямар зүйл нь яг стратеги яг ямар салбар үйлдвэр нь төрдөө байх юм, ямарыг хувьчлахын гэдгийг одоо та бүхэн бас санал оруулах хэрэгтэй гэж би бол одоо та бүхэнд үнэхээр хэлье гэж бодож байна. Тэгэхгүй л энэ маргаантай асуудал чинь дуусахгүй. Яг ажлыг гардаж хийж байгаа хүмүүс бол илүү юунд болж ийн болохгүй нэгдээ практик амьдрал дээр сайн мэддэг шүү дээ. Тийм учраас энэ саналуудаа бас оруулж ирж ингэж ажил хэрэгч байдлаар одоо байнгын хороод дээр ажилуул их үр дүнтэй байгаа л гэж бодож байна. Тэгээ энийг бас та бүхэн анхаараарай гэдэг л.